8200. Жигтэй л намаа хариулахгүй заа. За баярлалаа. Ахлах сургуулийн 2 дугаар ангийн зам надад нэг хайртай хүн байсан юм. Тэр хүн надаас хоёрогч. Тэр хүнтэй байсан дурсамж бүхэн маань номын сангийн бяцхан өрөөтэй холбоотой байлаа. Учрыг нь сайн мэдэхгүй ч тэр охин үргэлж хөвгөлтөөгөр инээж нэгэн цэцгийн тухай дандаа ярьдаг байсан юм. Ёо ингэж яах гэж. Цацна. Чамайг надад цачна гэдэг чинь мэдсэн юм аа. Чи Равенда цэцгийн хүнд өгөхдөө юу ч хэлхийг мэдэх үү? Би цэцгийн тухай нэг мэддэг юм. Сайн уу төгсөө? Сайн. Чи намайг энд байгааг яаж мэдсэн? Хөөхөн дүүгээ хаана байгааг нь мэдэхгүй яах вэ? За, худлаа. Найзаас чинь асууж ирсэн. Тийм байлгүй тий. Оо, кофе басгч чи. Цоны тэнгэр шиг цалмигнууд, цэцгийн дэлбээ шиг цагаан царай, игчээ гэж дууддаг тэр хүн маань
намар гадаадын их сургууль тэнцснээ хэлээд үргэлж гэрэлтдэг инээмсэглээ үлдээгээд миний мэдэхгүй гадаад руу явчихсан. Их сургуульд орсноо хэлэх гэж тэрнтэй нэг л удаа уцаар ирсэн. Би харилцаурын цаанаас сонсогдох тэр хоолойг сонсонгоо тэрний зөөлөн нэрийг одоо гартаа барих шиг тодхон санаж байна. Одоо бол аль хэдийн шаралчихсан ахлах сургуулийн дурсамж тэр охины Рабандагийн үнэрэл үлдсэн байлаа. Тооцоо талсан байна. 2300. Би энд хаднуудтайгаа уулзах гэж ирсэн. Уг нь би чамтай жоохон ч ихсэн ярилцъя гэж бодож байсан. За, би явъя да. Ахлах сургуулийн 2 дугаар ангийн зам надад нэг хайртай хүн байсан юм. Тэр хүн надаас 2 ихч. Тэр хүнтэй байсан дурсамж бүхэн маань номын сангийн бяцхан өрөөтэй холбоотой байлаа. Яг үнэндээ бол учрыг нь мэддэг байлаа. Тэр цэцгийг хүнд өгөхдөө хэлдэг үгүйгч. Яагаад тэр охин тэгж хэлдэг байсныг ч бас яагаад гадаадын их сургуульд орохыг хүсдэг байсныг ч тэр охин өөр хүнд хайртай байсан. Хэрвээ тэр хүн байгаагүй бол тэрэнд хайртай гэсэн сэтгэлээ аль хэдийн илчилчихсэн байх. Тийм ч учраас дуулж байгаа юм шиг ярддаг тэр охины царайг хажуунаас нь харанга цээж нь түндүрлэх гунигаа нууж зөвхөн яриагийн сонсдог байлаа. Тэр нь миний заавал хийх ёстой зүйл юм шигээр. Охины хувьд би хэнч байсан хамаагүй тэрнтэй хамт байх цаг хугацаа урт байх тусам тэр нь надад жаргал байсан юм. Улаа. Чамд аз жаргал үсэ. Хүмүүс орон ихтэй бүгд л аз жаргалтай байдаг. Гэрлэн гэдэг юмаа сонсчоод аав маань ямар их баярлсан гэж. За, баяртай.
Чам баярлаа. Дөнгөж сайхан тэрний зогсож байсан газраас Рабенда цэцгийн үнэр дахиж үнэрсэн.